Эх орныхоо төлөө тэмцэх нь, эх орончдоо дэмжин нэгдэх нь улс Монголдоо үлдэх буян биш үү? Ураг удман аврах сайн үйл биш үү? Ингэхэд 10 цагаан буян гэж юу вэ? Буян гэдэг үг маань өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр төвдөрөөр нэгдүгээрт гэва гэж яддаг. Энэ өөрөө сайн үйл. Одоо энэ 10 цагаан буюу энэ чинь сэтгэлийн үйл, биеийн үйл шүү дээ. Үйл, сайн үйл. Энэ зөв сайн үлийн нэгдүгээрт буян гэдгийг. Хоёрдугаарт энэ зөв сайн үйл чинь өөрөө эрчим дагуулж яадаг те. Энэ агуу үзэл чинь өөрөө бодлын эрчим гэ те. Энэ үгний эрчим гэ те. Энэ хүч биш шүү дээ. Зөв үдээс гарч байгаа хүчийн эрчим тий. Үгний эрчим, бодлын эрчим. Энэ хүчийг чинь хоёрдугаар содном гэдэг байхгүй юу? Энийг бас буян гэж. Ингээ хоёр хүч, сайн үеийн хүч, сайн үйл энэ хоёрыг хоёулангийн нийлүүлээд буян гэж хэлчихэд байдаг. Тэгэд энэ сайн үйл гэдэг маань өөрөө нэгдүгээр энэ өнөөдрийн энэ хүнд хэцүү болсон байгаа эх орон ард түмнээ хараад энэлсэн сэтгэлтэй. Тэр энэлсэн сэтгэлээс чинь энэ олон амьтныг би аврах хийсэн гэдэг, энэ зовлонгоос нь гэтлэгч хийсэн гэдэг энэ сэтгэл чинь л буян болдог аа. Бурхан багш өөрийнхөө төгтөр хүртэл байгаа шүү дээ. Эхлээ тэр өвдсөн хүнийг хараад, өтөлсөн хүнийг хараад ингэж яаж хагаад тэгээд ордноос ангарч яасан байдаг. Тэгээ бодмөрийн зэрэг гэдэг байгаа энэ хоёрдугаар ханы энэ зам гэгэрлийн зам гэдэг юм чинь энэ огоорох сэтгэл үүдий. Өөрөөр хэлбэл энэ би махан бие бодоод юу ч биш шүү дээ, тий? Энд чинь бодоод хүний 30% авахгүй юу? Гадуур нь гэрлэн биегээ 70%. Энэ зөв үсэл, энэ зөв сайхан сэтгэлээс чинь гарч байгаа гэрлэн биеийн чухал. Энэнгээрээ үүлэн бүтээдэг өөрөөр буйны хүч содном гэдэг чинь тий. Тэр хүчийг бүтээхийн тулд энэ агуу хүслийг буюу хамгийн аврыг гэсэн сэтгэлийг голчлох нь бодмөрийн зэрэг гэдэг байгаа юм юу байдаг аахгүй юу? Гэгэрлийн зам байдаг аахгүй юу? Ингэж үс тэр хоосон чанар чи ирнэ гэдэг. Гэтэл манай лам нар гол нь юу гэж яриад байдаг вэ гэхээр зэрэг өөрийнхөө амьдралыг сайхан болгоод сайн явж чадвал яваач дотор амьдрчлаа шүү дээ. Энэ өөрийнхөө амьдралыг сайхан болгох нь буян гэж буруу номлоод манай хамлаа. Тэгээ ингэж та ингэж буруу номлосноос чинь болоод энэ ард түмэн чинь энэ буруу замаар тий буруу үслийг буян гэж нүглийг буян гэж номлосноос чинь болоод зөв гэж түгээснээс тий зөв гэж түгээснээс болоод энэ ард түмэн чинь энэ буруу замаар яваад энэ аюултай нөхцөл байдалд ирчлээ. Өнөөдрийн улс орны ард түмний үгээр дэлбэрэл таны энэ буруу номлолоос болчлоо. Тийм учраас та буян гэж нүгэл номлосон энэ үйлдэлээ засаад нүглээ намжилж ард түмнийхээ өмнөд 2018 онд бичиг өгсөн байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ нэг хүн нэг эмэгтэй хүн яагаад бид нар энэ буруу замаар явах юм бол мөхөл дүрнэ. Өөрөөр хэлбэл бидний ирээдүй байхгүй бол бидний хүүхдээ сайн сайхан амьдрал төргөн гэсэн чинь мөхөл төрөх юм чинь би яахаарахгүй өвөр хойчийнхаа төлөө энийг хийхээс өөр аргагүй болсон шиг үндэсний фронт гэдэг энэ том хүчин бид нар өөрөө энэ хойчийнхаа төлөө энэ мунхруулаад байгаа энэ үйлийг чинь таслан зогсоохоос өөр арга алгаа гэдэг байдлаар бид нар зориглоод хандхал юм бол энэ зөв үзэл ахуй үзэл гэдэг чинь зоригл байхгүй хамгийн гол нь. Ингэж зориглож чадсан энэ чадна гэдэг чинь энэ амтныг энэрхий ирэхэнд аргагүй зоригтой алхмыг хийдэг л байхгүй юу. Яалтгүй энэ замаар яваад энэ мөхөл зүйл гарцаагүй болсон тохиолдолд тэр зоригтой алхмыг бид нар хийхэд буруудах юм юусоо байхгүй. Айсан хүнд аргал хөдөлдөг. Аймхай хүн арав өгдөг. Альнаас айж алгын чинээ болох гэвэ ард түмэн. Агуу өвөг дээдсийн удам шүүдээ та бид чинь. Шашин бүхний номлогчдыг нэгэн дор цуглуулад ном хаялцуулж шалгадаг байсан номч мэрэгдийн үр сад шүүдээ та бид чинь. Гэтэл одоо шашин бүхний нэрийг барьсан залжин этгээдүүд Монголын ард түмний оюун санааны жолоон дээр зайдагнаад ноолж суудаг боллоо Монголын төрийг. Энэ хэний мууг их вэ? Монголын төрд янз бүрийн бүрэлдэхүүн хэсэг бол байдаг. Төрийн 3 өндөрлөг нь бол байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгчлөө нь бол байдаг. Үндсэн хууль нь бол байдаг. Гэхдээ энэ бүх хүчин зүйл, энэ бүх бүрэлдэхүүнд нэг л зүйл 100% огт байдгүй гэж хэлж болох юм. Энэ бол ёс зүй гэдэг үгээр илэрхийлэгдэх хүчин зүйл байхгүй гэсэн үг юм. Бид ямар ч хамаагүй аргаар энэхүү хүчин зүйлийг оруулжуул ирэх хэрэгтэй.
монголчуудад ёс зүйтэй төр хэрэгтэй. Ёс зүйтэй төрийг бол байгуулахын тулд бид гарцаа байхгүй одоогийн энэхүү төрийн байгууллагыг засварлаж өөрчлөх хэрэгтэй юм а.